Нефт импортлогчид онцгой албан татвартай холбоотойгоор зах зээл дээр зохиомжтой хомсдол үүсгэж байна гэж ардчилсан намын бүлэг үзэж байна. Энэ бол зохиомжтой хомсдол, хиймэл хомсдол болж байна. Засгийн газар хэдийгээр өнөөдөр улсын нөөц 40-40-с 41 хоногийн нөөцтэй байгаа гэж хэдийгээр сайхан юм ярьж байгаа боловч өнөөдөр бодит байдал дээр хамгийн иргэдэд бухимдуулсан зүйл бол энэ шатхууны асуудал болж байгаа. Шатхууны зохиомжтой хомсдолыг буу болсон үндсэн шалтгаан нь бол бид нар харахтаа онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой гэж харж байна. Үүсэж байгаа энэ нөхцөл байдал цэвэр засгийн газрын бодлогын алдаа гэж ардчилсан намын бүлэг үзэж байна. За дэлхийн зах зээл дээр нефтийн үн өсөж байгаа үед шатхууны онцгой албан татварыг нэмсэн нь цагаа олоогүй шийдвэр байсан гэлээ. За тиймээс одоо шатхууны үн нэмэгдэх зохиомжтой хомсдол үүсэх гол шалтгаан нь болсон онцгой албан татврын нэмэгдлээ яаралтай эргэж харахыг тус намын бүлэг засгийн газраас шаардлаа. За үнийн зөвлөлийн ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэнд бензин шатхууны үн 1 литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. За үүний дийлэнх нь онцгой албан татврын нэмэгдэлтэй холбоотой байгаа нь татврын асуудлыг эргэж харах ёстой гэдгийг давхар нотолж байна гэлээ. 100 гаруй нь бол цэвэр дэлхийн зах зээлийн үнээс хамаарч. Яг энэ дэлхийн зах зээл дээр газрын тосны үн нэмэгдэж байгаа үед бид нар угтуулад татвараа нэмсэн чинь энэ нь өөрөө манай дотоодын үнийн өсөлтөнд шууд хөөрөгдөж байна. 200 гаруй төгрөг нь бол яг цэвэр татварын нөгөө нэмэгдлээрээ өсөж байгаа юм байна. Тэгэхээр засгийн газрыг би богино хугацаанд яг энэ үн өсөж байгаа үндсэн шалтгаанаа компаниудтайгаа яриад алийг нь төрийн хувьд зохицуулт хийхээ. Яагаад гэвэл энэ шатхууны зах зээл чинь өөрөө манай монопол зах зээл дотоодын үйлдвэрлэл багтай. Ялангуяа эдийн засагт маш их нөлөөлдөг ийм зах зээл учраас энэнийхээ зохицуултыг хийх тал дээр ажилласаа гэж бодож байгаа. 12-оос 16 онд нэг баррел нь $100 байсан нефтийн үнийн үед ардчилсан намын засаг шатхууны үнийг барих батвал шатхууны үнийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан үед өнөөдөр нэг баррел нефтийн үн $60 болоод буурсан байхад шатхууны үн ингэж огцом үсэх шалтгаан буу болов гэдгээр эрх баригчид дүгнэлтийг цагнуулсан. Би энд бол эрх баригчдыг хамгийн муу ажиллаж байна гэж ингэж дүгнэж байгаа. За хэрвээ засгийн газар 2 дугаар сарын 1-ний дотор энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол огцруулах асуудлыг оруулах хүртэл арга хэмжээ авна гэж ардчилсан намын бүлгээс эцэст нь мэдгдлээ.